Юуны за энэ бол үнэхээр хариуцлагагүй луурмуу гэж хэлээд байгаа нь бол гол нь улсын хурл олон улсын гэрээнийхэн дагуу орж ирж засгийн газар орж ир танилцуулах ёстой л доо. Тэрнээс л одоо их үүсгэн гараад байгаа. Оюутгын гэрээлцээрийг бид шалгаад маш боломжгүй гэж шалгахаас өмнө ер нь энийг буруу гэрээлцээр боллоо гэж мөн ч олон жил ярьсан. Одоо оюутгын гэрээлцээрийг үнэхээр алдаа гаргаж байгаа гэж баг хүм болго ярьж байгаа. Хийсэн хүмүүс нь ярьж байгаа. Тэгээ Дубайн гэрээ дээр Дубайн гэрээч гэдэг юм одоо нэг сони юмд гар үсэг сурчаад өрөөд ирсэн. Тэгээд ингээд юу ч хийж болно гэсэн л ийм үндсэн дээр л хаалттай нууц хуралдаанаар энэ асуудлыг шийдсэн л дээ. Тэгэхээр энэ ажлын хэсгээс энэ дээр нэг ганц хоёр энэ худалдаа хөгжлийн банктай ганц хоёр асуулт байна. Ажлын хэсгийн төвлөлтөд ингээ харахад 400 сая долларын зээл авсан нэр бүхий компаниуд зээлээ эргэн төлөх хөрөнгийн чадваргүй байх магадaltaй гэж үзэж байна гэж байгаа. 400 сая долларын зээл. За хэрвээ эдгээр компаниуд зээлээ эргэн төлж чадахгүй төрвөл хөгжлийн банкнаас худалдаа хөгжлийн банкнд байршуулсан 3.7 тэрбум йен 160 тэрбум төгрөгийн асуудал одоо яах вэ гэдэг асуудал гарч ирж байгаа маа. Тэгэхээр эдгээр мөнгийг худалдаа хөгжлийн банк яг шаардсан хугацаанд нь гаргаж ирж чадна гэж юм уу чадахгүй гэж юм уу? Энэ ажлын хэсгийг энэ дээр юу гэж үзсэн юм бол гэсэн нэгдүгээр асуулт байгаа. За хоёрт нь энэ одоо Оросын холбооны улсад 49 он байсан юмыг манайх монголчууд 49-ыг авлаа гэдэг дээр маргаж байгаа нэг ч байхгүй шүү дээ. Засгийн газар өөрөө хууль зөрчсөн шийдвэр гаргаа засгийн газар өөрөө одоо олон улсын гэрээг зөрчиж их хурлд оруулаагүй гэдэг дээр л асуудал байгаа. За гítэл бол энэ гаргасан жишээнүүд дээр ингээд та нар яриад байгааг харж байхад Эрдэнэс одоо бөмбөлөг юу төмөрлөгийн үйлдвэрлэлийн мөнгө шилжүүлсэн, цемэнтлөө мөнгө шилжүүлсэн гэдэг ингээд баг яриад байна. А гítэл нөгөө төлөв нь ярьж байгаа нь бол Эрдэнэт юу хөтлийн цемент бол сайхан болцоо. Гаднаас авдаг шахтагт бөмбөлгийг бид өөрснөө үйлдвэрлэдэг болцоо гэдэг ингээд юм яриад байгаа. Гэтэл одоо яг тэр цементийн үйлдвэр төмөрлөгийн үйлдвэрээс хичнээн хэмжээний орлого олсон юм бол ерөөсөө олоогүй нь гэсэн нэг юм хоёр дахь асуулт байна. Тэгээд саналыг дараа нь хэлээ да. Энэ хоёр асуулт нэрвэрдэг. Нэмдэр дарахлаа. Нэмдэр. Тэр татврын хэмжээг л энэ сангийн яамны нөтөд гаргаж өгсөн юм л да. Тэгээ бүх хэмжээнд танилцуулгын дотор байгаа шүү дээ. Тэр 70 сая долларын зээл авчихсан Канадагч хамгийн сүүлд 1.2 сая төгрөгийн татвар төлсөн юм байл шүү дээ. Тэгэхэд над гэрээнүүдийн үтсэн юм л да. Банк нь өөрснөө гаргаж өгсөн. Нэг компани энэ баруун байшингийн 402-т байна гэж байгаа юм. Нөгөөтг нь 403-т байна гэж байгаа юм. Нэг нөхөрний цагдаагийн ахтмаа бодтол уран суустанд бүртгүүлсэн байгаа. Тэгэд яаж төлөх юм? Ажилчин байхгүй, бизнес байхгүй. Өмнө нь татвар төлдөг байсан. Энэ 13 тэрбум төгрөгийн татвар төлсөн гэдэг албан сэтгэл шүүн төрөнийг танилцуулах гэж гисэн. Наадах юм байна штэ. Энэ QS гэдэг компани дарахныг аваад тэгээд тэр хөдөлмөдөр зардын байлгууд бол тэрний үдэлтэй том тоо сонсогдоод байгаа юм. Тэр инвестинг 70 сая долларын зээл авсан компани ба штэ. Тэр чинь бүрэн төвшингийнх нь өөрийнх нь компани, ганц хүнтэй компани. Татвар байхгүй, үйл ажиллагаа явуулна гэж байхгүй. Тэгээ одоо юугаар төлөх юм? Сая их сони юм ярьчлаа.
Энэ зээлийн мөнгө худалдаа хөгжлийн банкнаас гаргаагүй гэдээ ярьчих шиг боллоо. 75% шууд худалдаа хөгжлийн банк Копорт өгсөн. Канадын 70-ыг худалдаа хөгжлийн банкнаас аваад Копор руу явуулсан. Ирвэстэн тэр тим гэрээгээр 70 саяг аваад худалдаа хөгжлийн банкнаас аваад Копор руу явуулсан. United гэдэг чинь дахиад 68 саяг байна уу? Нэг өдөр авал маргааш нь Копор руу шилжүүлсэн. Гэхдээ худалдаа хөгжлийн банкнаас гарсан байгаа үст. Дунд нь нэг халахвчин компани байгаа. Тэр Канадик гэдэг ч юм уу United систем ч гэдэг юм уу. Тэр зүгээр гарын өсөх зураал, оруулаад гарын өсөх зуруулаад дагуулаад 70 саяг өгөөд авсан данслан орж ирсэн 70 саяг Копор руу шилжүүлээд Копор нь хоошоо шилжүүлчихсэн ийм л санхүүгийн операцл байгаа. Тийм учраас наа чин цаашдаа ер нь өргөдөд ирэх юм бол түлх ямар ч баталгаагүй гэдэг үг урсан юм аа. Гэхдээ ганц хүнтэй үйл ажиллагаа явуулдаг. Өсрөөд 1-10 сая төгрөгийн татвар төлдөг компани яаж 70 сая долларын төлбөр хариу хийх юм бэ? Тэгэл наачин тэр нуугдлаач их нэртэй 58 сая доллар зүгээр замаас нь авчиж шít. Наа 58 сая долларын чинь нуугдлаач өгөхийн тулд хуучнаар бол Совет нь хуралдах ёстой байгаа үстэй. Шинээр бол төвөз нь хуралдах ёстой байгаа байсан. Төвөзийн хурал байхгүй шít. Төвөз нь байхгүй болчихсон юм чинь. Төвөзийн 51% төлөөлдөг Шинэбаатар нь гүйцэтгэх захирлуулчихсан юм чинь төвөзөнд байхгүй болчихсон байхгүй юу? Гэхдээ ингэж л зүгээр л дураараа л энэ бүх шийдвэр чинь гарч байгаа шүү дээ. Ийм л учиртай юм. Би тэр төрөн бүр гайхлаа. Худалдаа хөгжлийн банкнаас энэ мөнгө гараагүй гэж. Өөрөө тэгж тэрний бичгэн дотор ч юм байна гэж уншигдлаа шүү дээ сая. Тийм үү? Ер нь бол тийм л юм. Тэр пүрүү төвшөнцөн зайлж жоохон хөвдөө. Эрдэнэлгийн компанийн хуулийн зөвлөх. Энэ Хүрлбаатар нь гүйцэтгэх. 1 минут нэмээд өгч. Энэ татварын нөхцөл энэ би ярьсан шүү дээ. Тэр төмөрлөгийн компани тэр цемент дээрээс хичнээн татвар ордог юм бэ. Энд чи нэг талаар одоо Монголын аж ахуйн нэгжүүдийг жигтэйг орчин үеийн болгочихсон. Тэр л одоо гам бөмбөлөг энэ тэрг үйлдвэрлэж байгаа энэ төр гэдэг. Гүр би зүгээр асууж болно үстэй. Та нар тийм дээр тодорхой том гэж байна. Энэ хоёр компани уу? За. Энэний муухас шижиг юм цаатал нь яваад байгаа юм да. Арнасны микрофон өгөлдөө. Сайн нэг ийм л компаниуд биш. Riverstone Properties гэдэг нь 14 онд 996 сая юм уу мянга юм уу? Дархан төмөрлөгийн үйлдвэр энэ бол өндөр байгаа юм. 14 онд 10 тэрбум, 15 онд 13 тэрбум, 16 онд 4 тэрбум. За гişүүд асуулт өслөө. Одоо үг хэлэх гişүүд байна уу? За үг хэлэх гişүүд. За чин зэрэг гişүүд нэр аюул сан гişүүнээр таслая. Эрдэнэт гişүүн үгэлээ. За баярлалаа. Би өнөөдрийн энэ хуралдааны байр суурийг түрүүн асуултандаа зах цухаас нь илэрхийлчлээ. Бид өнөөдөр эдийн засгийн банкны хороо энэ асуудлыг хэн нэгнийг буруутгаж шүүхээс илүү эдийн засгийн үр ашиг алдагдлын тухай ярих хэрэгтэй юм байна. Би бол тэгж бодож орж ирсэн. Үнэхээр